Сонсогч та бүхэндээ энэхүү өдрийн амар амгалан айлтгая. За өнөөдрийн дугаард маань мал улгайлах гэмтэрхтэй дэмцэх ахлах мөрдөгч цагдаагийн Ахмад төлгөө оролцож байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн бид хоёрын ярилцах сэдэв маань малын улгаан гэмтэрхтэй холбоотойгоор энэ төрлийн хууль, тогтоомж, за мөн энэ мал улгайлах гэмтэрхээс яаж хэрхэн өртсөн сэргийлэх юм бэ? Энэ гэмтэрхийн онцлог талаар ярилцсанаа. За та харин Сүхбаатар аймгийн хэмжээнд одоо 2025 он гарсаар мал улгайлах гэмтэрхэд хэдийн хэмжээгээр бүртгэж байна. Энэ талаар нэг иргэдтэй нэг ойлголт өгөөч. За 2025 оны хувьд Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт мал улгайлах гэмтэрэг буюу эрүүл уулийн тусгай ангийн 17-гийн 12 дугаар бүлэг заасан гэмтэрэг нийт 51 бүртгэгдсэн байна. За энэ бүртгэгдсэн нийт гэмтэргээс 22 хэргийг эрүүл үүсгэж ижил өгч нолцгтон эрүүл үүсгэж шалгачаар татсан байна. За үлдэгдэл одоо 23 эрэгт мөрцөн шалгах ажиллагааг нь бол хуулийн хугацаанд явуулж байна. За энэ жилийн хувьд гэх юм бол донжлог сайхан тийм ээ мал тарган байгаатай холбогдуулаад ер нь мал улгайлах гэмтэрэг өсөх нэмэгдэх ер нь хандлагатай ажиглагдаж байна. Цагдаагийн байгууллагаас яг энэ эд шууш одоо те энэ үгтэй холбоотойгоор одоо жил болгон мал мах гэдэг арга хэмжээ явуулдаг байна. Энэ арга хэмжээнийхээ талаар та нэг иргэдэд товчхон мэдээлэл өгөөч. За жил болгон уламжлалт ёсоор одоо монголчууд маань одоо намрын улиралд, үлдээ улиралд мал махаа бэлтгэдэг. Цагдаагийн ерөнхий газраас одоо мал мах 2025 гэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг. За тэгээд энэ жилийн хувьд гэх юм бол мал мах 2025 нэгдсэн арга хэмжээ 10 сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх юм төлөвлөгөөтэй. За салбар төлөвлөгөө боловсруулан аймгийн хэмжээнд одоо бид нэр арга хэмжээг хэрэгжүүлээд ингэ явж байна. За энэ мал улгайлах гэмтэрэг гэдэг нь яг ямар төрлийн гэмтэрэг юм бэ? Тэгээ энэ төрлийн гэмтэрэгэнд одоо хүлээдэг хариуцлага нь одоо бусад одоо эргүүтэйгээ адилхан байдаг уу те? Энэ талаар та нэг тодорхой мэдээлэл өгөөч. За мал улгайлах гэмтэрэг бол одоо эргүү уулийн 17-гийн 12 дугаар зүйлд зааснаар бусдын малыг хулгайлсан бол 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорихалж идэгдэх ийм хуулийн санкцтай. За бусад одоо байдлаар юу гэдэг нь бусдын олон тооны малыг хулгайлж тийм ээ. Олон тооны мал гэдэг нь одоо 2 бод эсвэл 8 бог түүнээс дээш мал хулгайлсныг бол олон тооны мал хулгайлсан гэж үзнэ. За бүлэглэж, за мөн дээрээс нь улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол учруулж, за гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хорихлын санкц өндөрсөд 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорихлж шийдэгдэв. За бусад төрлийн гэмтэргээс хувьд юугаараа ялгаатай юм бэ гэхээр мал улгайлах гэмтэрэг ер нь ихэвчлэн тээврийн хэрэгсэл тийм ээ. За унаа мал ашиглаж үйлддэг. За мөн дээрээс нь одоо малчдын нэг сонор сэрэмж тийм ээ суларсан үед үлдэгддэг. За өвлийн шуушны цагаар үлдэгддэг. За энэ мал хулгайлах гэмтэргээс иргэд малчид хэрхэн өртсөн сэргийлэх вэ? Ямар арга хэмжээ авбал бид нэр одоо өртсөн сэргийлж чадах вэ? Энэ талаар та зөвлөгөө өгөөч. За энэ малчид маань одоо ингээд сүүлийн үед хараад байхад одоо ихэвчлэн одоо малаа хариулахгүй бэлчээж байна. За мөн дээрээс нь сонор сэрэмж сул байна тийм ээ. За мал улгайлах гэмтэргээс өртсөн сэргийлэх чиглэлээр бол малчид одоо малаа байнга хариулахтай байх шаардлагатай. За үнэхээр одоо хөдөөгада одоо сум орон нутаг руу ингээд зорчих үедээ одоо ямар нэгэн байдлаар нөгөө одоо эзэмшиж одоо хин нэг нь захиж үлдээх тийм ээ. Тийм шаардлагатай болчиход байна. За мөн дээрээс нь одоо технологийн дэвшилтэд хэрэгслүүдийг одоо ашиглаад тийм ээ. Малын GPS-ийг ч юм уу тийм ээ. Ашиглаад малынхаа нөгөө одоо хаана явж байгаа маршрут юмнуудыг координатыг тогтоодог. Ийм гэх мэтчлэн ийм арга хэмжээнүүдийг хэрэглэх шаардлагатай болчиход байна. За мал улгайлах гэмтэргийг одоо илрүүлэгч гэдэг юм уу иргэдийн оролцоо чухал гэдэг малчдын нөгөө бүлэг гэж байдаг гэсэн. Энийг одоо яг сумаас зохион байгуулах хэрэгтэй байдаг юм уу? Малчид өөрсдөө зохион байгуулах хэрэгтэй байдаг юм уу? Эсвэл энэ цагдаагийн байгууллагын зохион байгуулах хэрэгтэй юм байна. Энэ талаар та иргэдэд мэдээлэл өгөөч. За мэдээж яг манай аймгийн хэмжээнд бол мал хамгаалах малчдын бүлгэм гэж бас тодорхой хэмжээний сумдуудад ажиллаж байгаа. За энэ мал хамгаалах бүлгийн гол зорилго нь юу вэ гэхээр одоо мал хулгайлах гэмтэргээс өртсөн сэргийлэх нэгдүгээрт хоёрдугаар гэх юм бол одоо юу гэдэг нь хөрс зэрэгэлдэх хүмүүс нийцгүй за мал нь хараа хяналтгүй байгаа бэлчиж байгаа тохиолдолд одоо мал хамгаалах бүлгээ хүмүүс маань одоо хэн нэгнийхээ малыг одоо ингээ хамгаалах за аливаа очиж болцсошгүй аюул туслаас урьдчилан сэргийлэх зорилгоор ингэж байгуулагддаг бүлэг оршоод байгаа. За энэ
мал хамгаалах бүлгийг бол багийн өрхийн айлууд, за мөн дээрээс нь одоо хөрс зэрэгэлдээ саахалт айлууд тийм ээ 4-5-аараа нийлж одоо бүлгийг байгуулж болно. За энэ багийн бүлгийн үйл ажиллагааг бол одоо сумын хэсгийн төлөөлөгч, за хариуцсан нутаг дэвсгэрийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнүүд яг хариуцаж одоо бүлгийг байгуулах зохион байгуулалтын ажил арга хэмжээг бол хийдэг байгаа. Тэгээ одоо яг одоогоор манай аймагт бол тодорхой хэдэн сумдуудад мал хамгаалах малчдын бүлгэн бол байгуулагдсан. За мөн дээрээс нь үйл ажиллагаа бол идэвхтэй явагдаж байна. За мөн аймгийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөө идэвхтэй ажиллаж байгаа мал хамгаалах бүлгэмийг одоо бас урамшуулах тийм ээ. За одоо гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн оновчтой арга хэмжээ зохион байгуулсан тохиолдолд урамшуулах иймэрхүү бодлогыг бас барьж байгаа. Сүхбаатар аймгийн хэмжээнд мал махны хяналтын постууд ажиллаж байгаа юм байна. За эдгээр хүмүүс нэрийг ямар үүрэгтэй энэ постод ажиллаж байгаа вэ? Иргэдэд мэдээлэл өгөөч. За мал мах 2025 хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд бол аймгийн хэмжээнд одоо тойрсон хяналтын постууд ажиллаж байгаа. За энэ хяналтын постын үүрэг юу вэ гэхлээр за яг гаднаас орж ирж байгаа, зөөвөрлж байгаа, тээвэрлж байгаа малын гарал үүслийг шалгах тийм ээ. За мал эмнэлгийн гэрчилгээ. За мөн одоо гарал үүсэл одоо яг тодорхой эзэмшигч нь мөн үү биш үү гэдэг зүйлийг тодруулах зорилгоор энэ хяналтын постууд бол ажиллаж байгаа. За энэ хяналтын постын үйл ажиллагааг иргэд маань бас зарим тохиолдолд буруугаар ойлгох тохиолдлууд бас зөндөө байдаг. За юу вэ гэхээр яг энэ идэж хоолны цагаар одоо ингэж хяналтын пост гаргалаа, хяналаа, шалгалаа гэдэг асуудлууд яригддаг. За энэ нь бол иргэд мал хулгайлах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлж байгаа ажил юм аа. За яг одоо энэ ачиж тээвэрлж явж байгаа мал нь яг үнэхээр өөрийн эзэмшлийн мал мөн үү биш үү? За хэн нэгний малыг хулгайлаад тээвэрлээ тийм ээ аваа явж байгаа асуудал уу гэдэг зүйлийг шалгахаар одоо цагдаагийн байгууллага бол ингэж хяналтын постоор ингэж ажиллаж байгаа маа. Тэгэхээр энэ байдлыг иргэд маань бас зүгээр ойлгож тийм ээ. За постнд үүрэг гүйцэтгэж байгаа албаагчдыг одоо хүндэтгэж харилцах шаардлагатай. Мөн дээрээс нь малын гарал үүслийн бичгээ одоо энэ тэргуунд авах шаардлагатай. Мал эмнэлгийн газартайгаа хамтран ажиллах шаардлагатай байдаг. За мөн дээрээс нь одоо өвтөө орон нутгаас одоо сүлжээгүй байж байгаад гинт одоо ингээ малчаад ороод ирдэг тийм ээ малын гарал үүслийн гэрчлэгээ авч амждаггүй. За иймэрхүү асуудлууд бас ингээд иргэд цагдаагийн байгууллагын хооронд бас ингээд тулгамддаг. За энэ байдлыг одоо иргэд маань бас зөв хүлээцтэй хандаж тийм ээ. За яг тийм мал мах тээвэрлэх туурлах журмын дагуу за малын гарал үүслийн гэрчлэгээ мал эмнэлгээс авах шаардлагатай гэдгийг одоо бас иргэдтэй бас зөвлөж хэлээ. За яг энэ одоо зөвшөөрлгүйгээр малын гарал үүслийн гэрчлэгээгээр мал мах тээвэрлсэн зөрчил за зөрчлийн тухай зааснаар иргэнийг бол 151-т тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог хуулийн санкцтай. За мөн дээрээс нь зөвшөөрлгүйгээр малын гарал үүслийн гэрчлэгээгүйгээр одоо мал мах худалдан борлуулсан тийм ээ. За ийм зөрчилд мөн зөрчлийн тухай зааснаар торгуулийн арга хэмжээ авдаг байгаа. За энэ мал хулгайлах гэмт хэрэг одоо үйлдэгдэг шалтгаан төслүүд гэж мэдээж байдаг л баг л та. Хүнд одоо мөнгө цаасны хэрэгцээ гардаг ч гэдэг юм. Энэ гэмт хэрэг үйлдэгдэд байгаа шалтгаан төслүүд нь яг юу байдаг вэ? Энэ талаар та ойлгодог өгөөч. За мал хулгайлах гэмт хэргийг үйлдэж байгаа одоо үйлдэж байгаа этгээдүүдийн дийлэх хувь нь бол ер нь бол нэг амар хэлбэр аргаар мөнгө олох тийм ээ. За гэсэн бодолтой. За мөн дээрээс нь урд өмнө нь яг энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ялшид хийгдэжсэн. За ийм этгээдүүд давтан холбогдох юм эрсдэлтэй байдаг. За мөн дээрээс нь одоо юу гэдэг магнезийл одоо үр төлбөртэй холбоотой шахагдаад үр төлбөр нь ихэгдсэн мөнгө санхүүгийн эрэлт хэрэгцээ ихтэй тийм ээ. За тийм хүмүүс бас ихээр үлдэж байна. За мөн дээрээс нь одоо арьс хөтруулах хундааны зүйл хэрэгэлсэн үед одоо юу гэдэг нэгнтэйгээ үгсэн тохирдог тулгаалах гэмт хэргийг одоо бүлэглэж үлдэж байна. Тэгэхээр энэ гэмт хэрэг үлдэж байгаа гол шалтгаан бол нөгөө амар хэлбэр аргаар мөнгө төгрөг олъё. За мөн дээрээс мөнгө санхүүгийн зээл зүйлийн асуудал энэ юм л одоо гол шалтгаан болж байна да. Тэг би ойлгохтой ингэж ойлгосолтой энэ зарим мал хулгайлж байгаа хүмүүс болгонгууд за ямар ч байсан мөнгөний хэрэгцээ үл гардаг юм байна. За зээл тулдаг юм байна. За зарим нэг нь бол амар хэлбэр аргаар мөнгө олдог юм байна. За зарим нэг төрлийн хүмүүс маань зөвхөн одоо хулгайлсан мөнгөөр одоо шоу зугаа цэнгэлтэй тийм зүйл төрөл мөнгөө зөрүүлдэг одоо хүмүүс байд юм байлээ. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд одоо манай малчтын үүрэг маш чухал юм байна. Малчтын бүлэг холбоо чухал юм байна. Цагдаагийн байгууллагатайгаа иргэд малчид бас нийт холбоотой ажиллаж ёстой байна. Мэдээж одоо энэ одоо төрийн байгууллага одоо энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх сумдын салбар зөвлөлүүд хүртэл одоо тэр малчтын бүлэг холбоогоо тодорхой хэмжээгээр урамшуулад явах юм бол илүү үр дүнтэй байдаг.
харагддаг гэдгийг та сая тайлбарж байна л да. Тэгэхээр энэ Сүхбаатарын аймгийн хэмжээнд одоо мал улгайлах гэмтэрхтэд тэмцэхийн тулд одоо цагдаагийн байгууллагаас бол та бүхэн бол өдөр шөнөгүй ажиллаж байгаа гэдгийг бол бидний зүгээс бол ойлгож байгаа. За тиймээс та бүхэнд одоо ингээд хойштой ажилд нь амжилт хүсээд сайн сайхан бүхний хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа танд. За тэгээ мэдээж одоо улсын хэмжээнд мал мах 2025 нэгдсэн арга хэмжээ эхлээд одоо 12 хоног хүргэлжилж байна. За яг энэ арга хэмжээний хүрээнд гэх юм бол аймгийн хэмжээнд хяналтын постууд гараад тий мал мах тээвэрлэх журам, за мал эмнэлгийн гэрчлэгээ түүн тавих хяналт тийм ээ энэ ажлыг эрчимжүүлээ явж байна. За тиймээс иргэд та бүхэн мал мах тээвэрлэхтэй, за журмын дагуу тодорхой гарал үүслийн мал эмнэлгийн гарал үүслийн гэрчлэгээтэй. За мөн дээрээс нь одоо журмын дагуу тээвэрлэхийг одоо цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Та бүгдийг малаа байнгын хариулгатай байж мал улгайлах гэмтэргээс урьдчилан сэргийлээрэй гэж та бүхнээс хүсэж байна. За танд баярлалаа.